Тундаг үзэгчдээ баярлалаа. Өнгөрсөн оны 4-р сард миний дэлгүүрт гал гарч үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч Жанчив амиа алдсан. Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилж уг хууль батлагдсан хэрэгжиж эхэлсэн билээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Жанчив ахсны ар гэрийнхэнд орон сууц өгөөгүй үлдсэн. За энэ асуудлаар төрийн ордны гадаа суулт зарлаад байсан талигачийн хүүхдүүдийн эрүүл мэнд муудаж эмнэлэгт хэвтсэн байна. Өчтөр суулт ихэд ерөнхийлөгчийн 5 газрын албаны хэвлэл мэдээллийн ажилтан залуу гэж мөн ерөнхийлөгчийн газрын албаны дараа мохот хуулийн зөвлөх мохот гэж 2 хүнтэй уулзсан. Тэгээд ерөнхийлөгчийн маань одоо миний хүлээж байгаа хариу маань одоо 19-нд гарна хүлээх хуваарь. Тэгээд хариу маань бол ер нь гарцсан удахгүй шууд ангаар гэрээ аягаараа хүлээж авах хаа. Гэхдээ ер нь бол бид нар зохих төвшний одоо нэг сайд юм дарганарлуу нь бол одоо шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг бол хургуулж одоо явуулнаа гэдэг хариу өгсөн. Тэрнээс биш одоо альва нэгэн яам ч юм альва нэгэн сайд дарганарт одоо ажилтны шууд нөлөөлж одоо шийд гэдэг одоо хариуг тулгаж ерөнхийлөгч болохгүй учраас тийм хууль зүйн заалт байхгүй учраас энийг яралтай гарах одоо гаргалгаагаар нь шийдвэрлэж анхаарал хандуулж шийдвэрлэж одоо өгөөч гэдэг хүсэлт л одоо чиглэл өгж байгаа гэсэн юм байна. Одоо надад одоо байгаа ганцлаа үнэтэй юмнууд маань миний өөр хүүхдүүд учраас тэгээд ямар ч байсан энэ ажлаа орхихгүй. Гэхдээ эхний ээлжинд одоо хүүхдүүдийн эрүүл мэндийг өөрийнхөө эрүүл мэндийг бодчоод ямар ч байсан суултын юмнуудаа үргэлжлүүлнэ л гэж бодож байна. Тэгээд үргэлжлүүлэхгүйгээр шийдэд өгчээсэй л гэж. Ганц цэг 3-аас 19 насны 5 хүүхэдтэй үлдсэн. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өглөө нь оюутал хийж, боломжтой үедээ өдрөн суулт хийж байгаа юм. 13 удаа хагалгаанд орсон учраас ядарч болохгүй заалцтай. Гэсэн ч тэрбэр асуудлыг шийдэхгүй бол эмнэлгээс гарсныхаа дараа суултын дараагийн хэлбэр шилжинэ гэдгийг мэдэгдэж байна. Тэгвэл бид энэ асуудалтай холбоотой иргэдийн байр суурийг сонссон юм а. Олон нийтийн анхаарлын төвд их хүрсэн гэдгээрээс тэр юм уу тэр 3 албан хаагчдад болохоор орон сууц нөхөө олгочоод бусдад нь болохоор олохгүй байгаа энэ асуудлыг болохоор ялгуурлан гадуурхаж байгаа хувь гүний нөгөө үндсэн хуулиар олгогдсон эрх ашигыг ностойгоор зөрчиж байгаа асуудал гэж харж байгаа. Адилхан ар гэр алдсан олцооч хэцүү шүү дээ. Тэг нэг нэгийг бас хайрлаж хамгаалах хэрэгтэй. Одоо адилхан албан үүргээ гүйцэтгэж явсан юм чинь адилхан л хандмаар юм да. Тэр ямар нэгэн байдлаар ялгартай хандсан бол энийг одоо бас зохих хэсний газарт нь хандаад энийг бас шийдвэрлэх нь зөв байх гэж бодож шүү дээ. Хуулийн өмнө тэгшэрх хэмжээ тэгшэрх эдлэх нь зүйтэй байх. Бид онцгой байдлын алба хаагчийн ар гэрийн хүсэлтийг үр дүн гартал нь мэдээлсээр байх болно.